Сайн бацгаана монголчуудаас Стокгольмтоос наран чим ярьж байна. Би та нарт өнөөдрийнхээ бичлэгээр амны хөндийн ариун цэвэр бий юу тийм ээ. Шүд яагаад цоролт үүсдэг, шүдний чөлөө хаанаас үүсдэг, мөн шүд угаах арга техникийн талаар хуваалцъя. За тэгээд ерөнхийдөө манай Монголд ер нь шүдэн өдөж үзээгүй ялхахаас ахуулаа тийм настан буурал хүртэл шүдэн өдөж үзээгүй, шүдэ ахуулж үзээгүй хүн бараг байдаггүй. Тийм энэ бол бас нэлээх санаа зовоосон зүйлийн нэг байж байгаа л да. Шүд ч бас имжлэхэд маш их үнэтэй тийм ээ. Шведэд болохоор ерөнхийдөө хүмүүсийн бараг нийтлэг дэлхийн хувь маш их эрүүл шүдтэй байж байгаа тийм 80 хүн гэхтэл нэг ч шүдэн цороогүй бүх шүд нь 32 цагаан шүдэн байж байгаа жишээтэй ихвчлэн гадны одоо иргэдэд энэ хүмүүс их хөвчлөлтэй байж байгаа ч тийм харагддаг л да. Тэгээд өөрийнхөө энэ зүйлээс энэ юутай холбоотой юм бэ гэхээр шведүүд ерөнхийдөө өвчлснийхэн дараа амжилтыг хүш тийм ээ. Урдчилсан арга хэмжээ буюу урдчилсан тэр мэдлэгийн одоо хүмүүстэй маш их сайн өгчээдэг үнтэй маш холбоотой байдаг байхгүй юу. Жишээ нь хүүхдийг дөнгөж төрөөл нөгөө 6 сартаа болоод цахиур нургаж эхэлдэг дээ. Яг тэгтэл эцэг эхчүүд нь хүүхдийнхаа шүдийг яаж угаах вэ гэдэг талаарх нөгөө сургалтанд хамруулад заагаад өгдөг ийм. Тэгээд энэ сургалтнууд дээр буюу тийм ээ эмчнэр юу гэж заадаг вэ гэхээр хүүхдийнхаа шүдийг тийм ээ 12 нас хүртэл эцэг их нь угааж өгөх ёстой. Ингээд тэр хүртэл хүүхд нөгөө өөрийнхөө шүдийг яаж угаах вэ гэдэг арга техник бүх юмгаа сурчдаг учраас тэгээд тэр хүүхдэд нөгөө дадал болчдөг учраас тэр чихээрээ тэгээд цааш өөрөө угаад явдаг гэж үздэг. Үүнээс гадна нөгөө ер нь ямар ч хүн тийм ээ хүүхчвэ гэсэн төрсөн хүнчвэ шүдээ угаахтаа 2 минут зарцуул хамгийн багаар гэсэн тохиолдолд таны шүд цэвэр болно. Одоо тэр эрүүл байна гэж үздэг. Мөн хүүхдүүдтэй хоол хүнсний тэжээл дээр маш их анхаардаг. Хүүхдээ өсөд гэж чихэрлэг юм нөгөө манайх шиг хамаа замбрааг байнга өгдөг. Зөвхөн хагасаа өдрийн чихэр гэж тийм ээ өгдөг. Хагасаа өдөр гэхдээ бүхэл өдөржингөө чихэр идэх биш. Яг хүүхдээ таарсан тэр өдөрт нь хүүхдийн гарын алган дээр нэг таарсан жоохон чихэр юм уу эсвэл нэг ширхэг зарим өгчээ тийм үү тэгэл болоо. Хүүхд нь аман цангаж байгаа үед бол тэгж нэг ундаа тэг аацтай ундаа тэгээ жүүс идэр өгөөд идэггүй ерөөсөө ус сүү хоёр өгч идэг ийм. Мөн хүүхдийнхаа шүдийг нөгөө өглөө орой угаалгуулж хүүхдийнхаа шүдийг ширнэ бүх хүмүүс тийм ээ өглөө орой шүдээ угаах хэрэгтэй гэж боддог. Орой бол мэдээж унтахаасаа өмнө шүдээ угаагаад унтах хэрэгтэй. Тэгэхээр шүд сайхан амраад ямар нэгэн бактери аманд үржихгүйгээр усна. Өглөө угаана гэхээр манайхан ер нь өглөө босоод шүдээ угаах юм шиг бодоод идэг. Тэр бол тийм биш. Хэрвээ таны өглөө босоод ам чинь гашуу орхич юм уу жоохон хэлчин өнгөртэй байл хилний ус орох усах юм уу эсвэл усаар зайлчгаад өглөөнийхөө цайг уучгаад тийм үү сургууль цэцэрлэгтээ ажилдаа явахаас өмнө шүдээ авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр хоол хүнсний чинь тэжээлийн үлдэгдэл нь шүдэн дээр наалдаад үлдчихдэг. Түүнээс чинь үүдээд одоо тэр зөөлөн бактери болоод шүдний палан гэмтэж эхэлдэг юм учраас өглөө босоод угаах биш тийм ээ. Өглөөнийхөө цайг угаад хичээл сургуульд явах нэ. Үүнээс гадна нөгөө шүднийхээ сойзыг сонгохдоо нөгөө үсийн маш зөөлөн сойзоо сонгороо гэж зөвлөдөг. Яагаад вэ гэхээр шүд угаах явцад тийм ээ нөгөө энэ шүдний над нэг юм модель байна л да. Шүдний нөгөө шүд буйл хоёр нийлсэн энэ угаар нь тийм ээ нөгөө хоолны чи үлдэгдэл суугаад үлдчихсэн байдаг. Түүнийг угаахын тулд тийм үү нөгөө энэ буйл шүд хоёрын засахыг энэгээр нь угаар нь угаанаад тэгэхэд нөгөө хатуу сойз ч юм бол таны буйлыг нөгөө шархлуулаад өрөвсүүлээд идэг. Тийм учраас нөгөө зөөлөн шүд сойз сонгороо гэж зөвлөдөг. Түүнээс гадна би өөрийн зүгээс хэлэхэд нөгөө ингээд хэрвээ та боломжчин байдаг бол цахилгаан нөгөө шүдний сойз бас хүүхдтэй өөрөө ч гэсэн маш зүгээр байдаг. Ягаад вэ гэхээр хүний гараар хийж байгаа тэр механик хөдөлгөөнөөс илүү нөгөө бас эргэлдэх хөдөлгөөн хийж яадаг учраас шүдийг илүү сайн цэвэрлж өгч яадаг. Айгу ялангуяа хүүхдийн шүд угааж яхад хүүхд чинь ам хамраа ангахгүй ч юм уу тийм ээ. Ингээд хэцүү байдаг шүү дээ. Тэгэхэд энэ цахилгаан шүдний сойз айгу зүгээр байдаг. Түүнээс гадна нөгөө энийг хүүхдийн хэрэглээс сурчгаар шүдний эмнэлэг дээр очихоор нөгөө шүдний эмчийн багаж техникээс айц нь байхгүй болчтой юу. Адилхан төстэй дутаа байдаг учраас тэгээд одоо болохоор хэдүүлээ шууд нөгөө шүдээ яаж угаах арга техникийн талаар тийм ээ. За одоо ингээд шүдний сойзоор тийм ээ
шүдийг бол гурван талаас нь угаана. Би нэг салгачихъя. Гурван талаас нь угаана. Гурван талаас нь угаахтаа тий дээрээс доошоо хөдөлгөөнөөр угаана. Мөн эмчнэр нэг шүдэн дээр ингээд 5-6 удаа ийм эргэлт хөдөлгөөн хий гэж зааж өгдөг. Шүдийг гурван араагаа энэ жажилдаг арааны хэсгээ болохоор мэдээж нааш цаашаа хөдөлгөөн. Тэгээд дээрээс доошоо доторхын бас дээрээс доошоо үүдийн шүдийг болохоор дотроос нь энэ тийм ээ гаднаас нь энэ доод арааг бас ялгаагүй те ингээд доороос дээшээ ингээд шүдийг доороос дээшээ ийм хөдөлгөөнөөр угаана. Яагаад ингэж нөгөө ийм хөдөлгөөнөөр угаа гэж зөвлөдөг вэ гэхээр тийм ээ манайхын ихэвчлэн нөгөө шүдээ ер нь ийм хөдөлгөөнөөр угаадаг тийм ээ нааш цаашаа. Инхээр нөгөө энэ шүдний завсраар одоо үлдсэн байгаа нөгөө хоол үсний чинь тижэл үлдэгдэл буюу тийм ээ тэр зөөлөн бактерийг одоо бүрэн гүйцэд авч чаддгүй. Түүнээс гадна ийм хөдөлгөөнөөр харахаар энэ угаар нь буул шүд хоёрын завсар ихэвчлэн үлддэг байхгүй юу? Тэрийг нөгөө ингээд угаахаар нөгөө сайн бүрэн уяхгүй энэ хөдөлгөөнөөр ихаа тэр буулийнхаа артал руу цаатал руу нөгөө чих багаар чихэгдээд идэг. Ингээд чихэгдэж орсны үүднээс таны буул өрөвсөн мөн тэр чинь ингээд зэвлэхгүй болохоор тэр багаар орсороо дагтаршаад шүдний чулуу үсээд чулуунаасаа болоод нөгөө шүд сулрах одоо ийм унслах ийм эрсдлийг бий болгодог. Тийм учраас эмчнэр ерөөсөө эргэлдэх буюу дээрээс доош нөгөө шүднийхаа дагуу ийм хөдөлгөөнийг хийж угаагаараа гэж зөвлөдгийг шүү. Энэ бол маш чухал. Тэгээ мөн та шүдээ угаагаад тийм ээ өөрөө ч юм уу хүүхдийнхаа шүдийг угаагаад одоо дутуу угаасан байна уу гэдгийг яаж мэдэх вэ гэхээр та жоохон үзүүртэй ч юм уу ийм зөв ч юм уу эсвэл хумсаарч бараг дахид гараад идэх юм да. Ингээд нөгөө шүднийхаа угаар буюу тийм ээ буул хэрийнхаа энэ угнаас нь ингээд татаад гаргаад ирээд үзэр. Тэгэхээр энэ дээр чинь цагаан юм зүйл юм гараад ирнэ. Тэгвэл эн чинь нөгөө шүдэн дээр тогтоод үлдсэн хоол жилийн үлдэгдэл буюу зөөлөн бактери чинь тэр байгаа байхгүй энэ завсраар нь. Тэгэх юм бол та дахиад шүдээ сайн одоо тэрийг алга гутлан сайн угаараа гэж зөвлөх байна. Үүнээс гадна нөгөө манайхан чинь шүдээ ахуулаагүй баг хүн байдгүй нөгөө шүдний завсар шүдээ нэг ахуулчаар нөгөө ирүүндээ нөгөө тэлэгдэлд явагдаа шүдний завсар аяг нөгөө юу өсчдөг штэ. Зай өсчдөг тий. Тэгээ тэрэн завсраар нь нөгөө бас хоол тийж тийм зүйл аяг үлдчихэд байдаг. Тэгэхээр та бас шүдний утас хэрэглээс сурчвал бас аягүй сайн. Түүнээс гадна нөгөө нэг ийм шүдний сойзнууд ээж идэг ийм янз бүрийн одоо өнгөтэй тэр өнгө болгоноороо нөгөө хэмжээг нь заасан байдаг тий. Тэгээд өөртөө тохирохын тааруулаад та бодлоо таваад хэрэглүүд нөгөө шүдийнхаа завсрахыг нөгөө энэ сойзоор ингээд сойзогдоод угаавал сайн байдаг. Үүнээс гадна нөгөө 2 минут угаа гэж штэ тий 2 минут угаахтаа нөгөө та хүүхдтэй жишээлбэл ингээд нөгөө элсэн цаг тий энийг ингээд тавьчихаар хүүхд за энэ цаг чинь дуусаагүй нөшөөд жоох угаах хэрэгтэй гэдэг ингээд үлдэлийн сайн хүүхдээ угаагаад өгт энэ хүүхдтэйг дуртай зүгээр ээж идэг мөн хүн болгон гар утстай гар утсан дээрээ 2 минут тавьчихад угаахгүй тийм ээ эсвэл нөгөө юм өндгөн цаг байж ин юу болоод бас ингээд та уртаа амьдралтаа эргэж ашиглаж болох юм аа. За тэгээд өөр нэг хэлэх зүйл нь үтийн нөгөө шүдний тэр зөөлөн хоол хүнсний чинь дижээл чинь ингээд шүдэн дээр чинь үлдээ тийм ээ тэгээд түүнээс үүдээд нөгөө тэргээ цэвэрлэхгүй гарч шүдний чулуу өсч штэ тийм ээ одоо ийм зүйл байна. Үүнээс гадна бас нэг зүйл нь таны нөгөө нэг шүдээ ингээд хүн цоорчлоо штэ цоорцны эмчлүүлэхгүй ингээд удаан яваад идэг штэ өччихгүй л орол тэгэл эдийн засгаас ч бас болдог л ах манайхан тийм ээ ингэж байгаа тохиолдолд таны яадаг вэ гэхээр нөгөө шүдэн чи хүнсний чинь бүтээгт хоол тэжээлийн зүйлийг бутлах үйл ажиллагаа дутуу явагдаад байдаг. Үүнээс болоод нөгөө танд сөргөө өвчин үүсэх бас нэг одоо суурин тавигдчихдаг гэж хэлж болно. Ягаад гэхээр нөгөө хотоодны чинь дээд доод амсар гэж байгаа. Дээд амсар нь болохоор гаднаас орж байгаа хоол тэжээлийн зүйлийг ингээд нээж оруулаад босруулж яхад нь хааж ах хэвээр юм зориултаа байж идэг штэ. Тэгэхээр нөгөө ингээд шүдэн чинь цооролттой болохоор тэр хоол тэжээлийн зүйл бүрэн гүйцэл одоо бутлагдахгүй том бүхлээрээ хотоод руу ч яваад ороод хахаар удаан хугацаагаар тэгээд юм том бүхэл юм хотоод руугаа залгаад байна гэдэг чинь тэр бодоодны чинь дээд булчингийн үйл ажиллагаа нөгөө сулгачдаг байхгүй юу? Тэр өөрийнхөө ачаалаасаа илүү нээгдэж хаагдах юм зүйлийг удаан хугацаагаар хийхээр тэгэхээр нөгөө ходоодонд хоол босруулж байгаа хүчил шүлт чинь нөгөө ингээд сударсан амсраараа шүүрэл явагдаад байдаг. Тэгээд нөгөө чээж хорсох бас ийм зүйл болдог байхгүй юу? Тэгэхээр эрүүл ийм зүйлүүд амны үндийнээс олж маш их чухал байдаг. Тэгэхээр хүүхдээ эрүүл сар өсгөё гэж байгаа бол энэ бүх зүйлийг сайн анхаараараа тэгээд эрүүл мэд саруулахаа оршино гэдэг шүү дээ. Тэгээд бүгдээрээ
амныхаа эргэн цэврийг сайн сагсан тохиолдолд та эрүүл мэндээр эдийн засгаар аж ахуйхгүй бүх одоо эрүүл шүдтэйгээ 80 нас хүрэх танд бүх боломж нь таны гарт байгаа шүү гэдгийг хэлэх байна. За тэгээд миний бичлэг таалагдсан бол та хэрэгцээтэй гэсэн нэгэндээ тараагаараа мөн миний Мэлми гэсэн YouTube-ийн влог руу ороод subscribe хийгээрэй. Тэгэх юм бол цаг тухайдаа миний өгч байгаа мэдээлэл таны шуурхай хүрэх болно. Мөн одоо алдсан буюу одоо үзье гэсэн хэрэгцээтэй мэдээллээ та нөхөд үзэж болох юм аа гэдгийг хэлэх байна. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Дараагийн бичлэг хүртэл баяр таа.